За өөрөө сая хурлын энэ дээрээс хэлж байна. Оюу толгой засгийн газрын ажлын хэсэгт сөрөг хүчнээс оруулж янз бүрийн хардталт байхгүй тийм ээ. Сөрөг хүчнүүдэд оруулаад тэр Ганбаатарыг оруул, Алтан хуйгийг оруул, Алтан хуйг бол бас өөрт чинь их хань болно шүү. Бас зовлон дундуур явсан ерөнхий сайд учраас. Тэгээд энэ оюу толгой дээр бид нар бас саналаа өгсөн байгаа. Тамгын газраас одоо шижрэг оруулаад өгөөч. Та нар залуу улсууд ингээд хамтраад ажиллах юм бол энэ олон нийгмийн өхөнд тулсан асуудлыг нэг цэг рүү оруулъя. За эндээс гараад бараг тэр Ганбаатар гишүүн дээр очоо. Тэр өсвөлөнг одоо ингээд зогсоо ажлын хэсэгт өөрөө чинь оруулах боллоо гэдгийг хэлээд энийг болиулмаар байна. Яг бол энэ нийгмийн бухимдал янз бүрийн байдлаар гадагшаага алдагдах юм бол өөрөө бас өнгөрсөн хугацаанд бас л жагсаал цуглаан хийжсэн тэр нийгмийн бухимдал ямар байдгийг өөрөө бол ясмахаар ойлгосон учраас би бол юу гэж хүсэж байна гэхээр ерөнхийлөгчөд шинэ ерөнхий сайд одоо гараад Ганбаатар өсвөлөнг зогсоомор байгаа юм. За ингээд тулгымдсан асуудлууд нэлээд олон байгаа. Хамтдаа энэ 3 сая монголчуудынхаа энэ тулгамдаад байгаа асуудал ялангуяа энэ эдийн засгийн хэвтсэн ажил дээр хамтарч ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Монголын төр бол ганхахгүй бат бөх Монголын ард түмэн зовхгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая гэж бодож байна. За амжилт хүсье.